Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 талгын дээр сувгат харуулаас сонсож байгаа хэрхэм танд өглөөний мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 7 цаг 12 минут болсон байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч арган хөтлөгч цэцэг найруулагч Борхогийн Чимбатнар дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өглөөний мэндээр гунаа сайхан амарсан уу? Өглөөний мэнд цэцэг сайхан амарлаа. Сайхан амарсан уу? Сайхан амарсан. За манай нэвтрүүлэгтээ сэтгэл хүртэл сэрүүцүүлнэ гэсэн уриатаагаар GPE Air Condition хамтран ажиллана. За мөн та Япон чанарыг найдвартай баталгаатай аль биесны газраас нь аваарай. Bridge Motors Токиохын дээд Токиг амортизатораар хамтран ажиллана. За Улаанбаатар 7 цаг 13 минут болж байна. Өнөөдөр 2025 оны 5 сарын 14-ний өдөр. За он гараад 134 дахь өдөр болж байна. Он тусахад 231 хоног үлдсэн байна. Үргэлжлүүлээ цаг агаарын мэдээллийг танилцуулдаг. За 7 цагийн байдлаар Улаанбаатар хотод бол 5 градусын дулаан байгаа юм байна. Харин өдөртөө 18, шөнөдөө 2 градусын дулаан байна гинэ. Өнөөдөр ер нь энэ 7 хоногийн хамгийн сүүлийн өдөртөө дулаахан байх өдөр юм байна. За тэгэхээр маргааш буюу пүрэв гарагт өдөртөө 11, шөнөдөө 1 градусын дулаан бол баасан гарагт өдөртөө 7 градусын дулаан, шөнөдөө 3 градусын хүйтэн хонхон. За бям гарагт өдөртөө 12, шөнөдөө 1 градусын дулаан бол ням гарагт өдөртөө 14 градусын дулаан байна. За маргааш гэхдээ хүүтрээд хасах руу орно гэд би үглээсэн байна шүү дээ. Хасах руу орно гэж жилээгээд арай жоохон сүржгэн ч юм уу. Засаа шуурн мурн гэж чи юу яриад лаа. Би нэг тийм өрхөө ярьсан шүү яана. Энэ жинс бол өөрчлөгдсөн юм шүү. Гэтэ тэр чинь өөрчлөлт мэдээ. Өөрчлөсөн мэдээлэлээс тэр нь одоо өөрчлөгдсөн. Заас харьцангуй гайгүй маань гэхдээ хүүтэр дээр хүүтрэхээр байна. За нөгөөдөр бол одоо жишээ нь 7-тай юм байна шүү дээ тий. Шөндөө хасах руу орж ийн гэсэн. Нөгөөдрийн шүн бүр хасах руу орж ийн гэсэн. За гайг өнгөрчлээ ашгүй. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлгээр бүгдээр өнөөдөр 5 сарын 14-нд ямар тэмдэглэлт өдөр болж байгаа тухай бүгдээр ярьцгаан. За тэгэхээр олон улсын Чивавад баярлаа гэж хэлэх өдөр гинэ. Чивава чи юу л нэг хөөрхөдтэй юм байдаг лөө. За манай одоо найруулагч одоо Чиваваг харуулах баг. Би зүгээр Чивава ер нь за хамгийн алдартай олон одууд одоо Чивава тийчээдэг шүү дээ. Чивава гэж нэг нохооны үйлдэл за манай сонирхож байгаа бол юу байгааг нь санахгүй байгаа бол зургаар орж ирээд үзэж бол маш жижигэн биетэй тажирхан өстэй. За тийм одоо нохоо байдаг. За тэгээ энийг одоо жишээ нь хамгийн их алдарт гаргасан миний бодлоор Парис Хилтон байхгүй тийм. Тэгээд нэг Парис Хилтон Чивава гэдэг нохоог ямар тренд рүү оруулсан бэ гэхээр ийм тансаг, баян, ганган байдлын илэрхийллийг одоо Чивавагаар илэрхийлдэг. За тэгээ ер нь Чивава нохоотой байх юм бол за энэ бүсгүй бол ер нь л нэлээд тий тансаг чинэлэг юм байна гэсэн ойлголт төрүүлэх үс ийм нохоо болоод ирсэн. За гэхдээ энэ сүүлийн үед л гарч ирсэн тренд. Энээс өмнө бол энэ нохоо байсан. Одоо би гэхдээ энэ нохоог яах гэж ядсан ерөөсөй ойлгохгүй. Би ингээд нохоог ингээд бодохдоо шүү дээ тий. Ингээд хантай байх, хамгаалах. За тэгээд бас нэг юм юу гэдэг тоглох маш гоё тоглодог нохонууд байгаа. Чивава бол аль нь ч биш зөө. Үй, Чивавагаар ч тоглож болно шүү дээ. Бүр ингээд нэг юм юу чи тоглож байгаа Чивава. Гэхдээ ингээд нэг юм эмэгтэй хүнд нэг юм хүүхэд шиг те хүүхэлдээ шиг эсвэл ингээд нэг юм жижигхэн игдүүтэй юм хэрэгтэй байдаг байхгүй да. Тэгэл тэр нь л Чивава байхгүй. Чи Чивава дижээжсэн юм уу? Дижээж байгаагүй. Гэхдээ харахгүй. Гэхдээ би нохоо дижээх юм бол Чивава л дижээн. Яг тийм үү? Тий, айгүй хөөрхөн эвтэйхэн игдүүтэй. Тэрнээс том нохонууд бол яг ингээд үндэ барьж аваад эрхлүүлээд ингээ гэхлээр нэг жоохон данхаагаад идэг штэ. Манай нохоо эрхлүүлж байгаа. Эрхлүүлжсэн чинь аль яаж эрхэлж байгаа ингэж ингэжсэн нь том баггүй юу? Тэгэл цогсон чи би зүгээр толгоо манай. Тий. Тэгээд ингээ хөрхи том үеийн юм нохоо унжгаар ажтай болохоор ингээ юу шүлс мүлс ингээ гоожэл ингээ хамаг юм нялаа явчихдаг. Тий, тэгээ ийм тийм байгаа нөгөө юу ер нь байгаа нэг өсөр бараатай шүү дээ том нохонууд чинь. Эдгэр чинь зүгээр ингээл жижигхэн тэнэгөр ингээл гөөгөл ингээл хамаг игдүүргээ яж идэг байхгүй. За энэ одоо үнсгэл болчих. Энэ Чивава бол үнсгэл. Тэгээ ийм игдүүтэй байгаа тий. Үгүй би Чиваватай таарч исэн байхгүй. Чивава чи үүнхээр амар ааштай нохоо бүр ингээ зүгээр л жижиг мэдгүй ижил бүр. Тэгээ тэрний эмгтээчүүдэд таатай байдсан шиг байгаа. Ямар сонир. За тэгээ зүгээр надаа энэ Чиваваг ингээд өнөөдөр олон улсын Чивавагийн өдөр гэхээр яагаад ийм нохоо гаргаж авдаг юм бэ? Энэ ямар гэжийн хүмүүс ийм нохоо үйлдвэрийг гаргаж ирдэг вэ? Нохоо жуг нь хотож гэдэг ойлголтоор ийм жижиг нохоог яаж гаргаж. За энэ Мексикээс гаралтай. Мексикийн Чивава мужаас гаралтай. Бүр ацтекуудаас өмнөх үеийн энэ pre-ацтек гэдэг энэ 90 үед ийм нохоонуудыг ариун дагшин гэж үздэг байсан. За зүгээр л тэгж үздэг байсан. Чивава та нар санаж байгаа бол Мексиктас Шолоц Гүнтли гэдэг бас өөр нэг нохооны үйлдвэр байдаг. Үсгүй ямар ч үсгүй юм нохоонууд байдаг. За ийм нохоонууд нь одоо юутай
бурхадтай харьцах, бурхадын одоо юу гэх юм уу, илч гэх юм уу, тийм утгаар ойлгодог учраас ийм утгаар ийм нохонод гаргаж авсан байт юм байна. Ялангуяа одоо энэ чиваваг. За тэгээд энэ дэлхийд ингээ хүрээд ирсэн. Тэгээд өнөөдөр бол чивава бол ерөөсөө л яг энэ тансаг дэгжин байдлын бэлэг тэмдэг болгоод ойрогчч тэ. Тийш дээ хөөрхөн. Гэтэ тэр нэг юм жижигхэн мөртлөнгөөсөө биедээ байхгүй ааштай зарим тохиолдолд зарим нэг хүмүүсийг санагдуулдаг. Хий. Ажиллаас юм л да. Энэ ажил дотроос нэг хүнийг хэлгээд тэгээд инээж би. Тэр гэдгүү л олчлаа би ажиллаа. Тэгээд яраад эхлэх гэж ёо. Би бараг таачлаа. Манад одоо нэг тийм ганцлан байх хэрэгтэй. За чивавад нэрээ сонирх тэжээдэг хүмүүс байл манай комментор орж ирээд чиваваг магтаарай. Би бол одоо яг тэжээж үзэг болохоор өмнөдөө сайн бас мэдгүй байна. Тэгээ чивавад тэжээдэг хүмүүсийн өнөөдөр өдөр юм байна. Тэгээ чивавада баярлаа талархлаа гэж хэлэх хэрэгтэй. За тэгээд чивавагийн би уншиж жагаад ганц л нэг гоё юм байна. Надад таалагдсан. Чивава ааштай. Олон төлөө юм чадахгүй. Гэтэ зоригтой. Гэтэ чивава нэг эзэндээ хайртай болчвол тэр үүртэж ийнэ гэсэн. Ерөөс нь насан туршдаа тэр эзэндээ бүр ингээд тэр эзнээс хамааралтай болцдог гэх юм уу. Ерөөсөө л тэр чи түүний хувьд бурхан болоод тавьчихдаг гэсэн. Бурхан ч юм уу, эцэгхэн ч юм уу нэг тийм те. Байнга. Амьдрах чамгүйгээр амьдрах боломжгүй болчихдог. За энэ одоо ойлголт нь хүмүүсийг бас их татдаг юм болоо гэж ойлголоо. За сонирхолтой. Гой зурнууд гарч ирж байна. Энэ удаа Marlon Brando мөн үү? Тийм үү. Marlon Brando юм шиг шүү дээ. Мөн байна уу те. Гэтэ энэний хажуу тэр мөрөн дээр суусан байгаа чиваа бол айгүй хөөрхөн чиваа байна. Өөрөө биш үү цэцгээ гинэ. Би ч тийм жижигхэн бичгөө биш шүү дээ. Намайг жижигхэн гэвэл жижигхэн болохгүй шүү. Миний мэдих нохонууд жижиг нь ерөөсөө л ааштай байдаг гинэ. Гэхдээ харин би тэрийг бол өстой хаасаг анзаарсан. Нафле синдромтой гинэ. Харин тийм. Надад айгуу тийм нохооны хажууд байх айгуу дарамттай байдаг байхгүй юу? Одоо манай нохоо миний тэжээсэн нохоо том биедээ тэгээ ерөөсөө үгүй тэгээ бас тэр нэгцэн юм. Ийм том биедээ нохоос юу ч тоох ойлцдаг. Хажууд нь баг дэлхийсэн жоо. Тэр хажууд нь зүгээр ингээд нэг юу ч ясан тэгцээг өгөөд ээж идэг нэг юмнууд эмхтэй хүнд айгуу хэрэгтэй дээ шиг аа. Тэр сонирхолтой байдаг гэж магадгүй юм тийм. За, арт түмний номыг гүтгэж байна боо. За тэгээд нэг хэлжлээ. Биш юм уу? Окей. Биш юм өөр нэг гарч байгаа. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулаад өргөжлөлөө хил амд орно гэхгүй. Сэтгэл төртөл сэрүүцүүлнэ гэсэн урайтаагаар GP Air Condition хамтран ажиллаж байна. За одоо маргааш чинь хасахтай болно, өөдөр хасахтай болно, өчигдөр шатааж алчих гээд байна гэл. Ер нь тэгэл бас гэртээ тухтал баймаар штэ тий. Хүүтэнд жоохон дулаахан баймаар байна. Халуунд сэрүүцмээр байна. За тэгвэл ерөөсөө гол танд юу дутагдаад байгаа юм гэхээр air condition дутагдаад байна шүү дээ. Тэглгээ хав. За тэгээд энэ GPE өрөө тасалгааны air condition 16-аас 36 м талбайг сэрүүцүүлэх хоёр төрлийн төхөөрөмжийг танд санал болгож байгаа юм билэ. За тэгээд энэ нь болохоор зөвхөн ингээд халуунд сэрүүцүүлээд хүүтэнд жоохон ийм дулаах ураа юмсгалтай байлгах биш. Таны нөгөө өрөөний агаарыг тэр чигт нь шүүх юм билэ. Энэ бол үнэхээр гоё байгаа. Өөрөөр хэлэх юм бол олон давхар бүхий шүүлтүүрээ шүүж цэвэршүүлээд ариутгаад яонжуулна гэж байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл нана мөнгөн шүүлтүүр, идэвхтэй нүүрс төрөвчийн шүүлтүүр, био шүүлтүүр, витамин С-тэй шүүлтүүр гэх мэтчлээ. Надад витамин С-тэй шүүлтүүр байна гэхээр бүр үнэхээр сонирхолтой санагдаад байгаа байхгүй юу? Юу нь би ингэ бодлоо. Монголд ерөөсөө ингэ за агаарын бохирдолтой хүүтэн халууны ингэ эрсдэс уур амьсгалтай яг энэ тохиолдолд хамгийн чухал бүтээгдэхүүн бол ерөөсөө л кондишн гэсэн юм шүү дээ. Гэртээ нэр яга кондишн яаж алдах юм бэ гэдэг юмар санагдчихлаа. Эднийхийг ястаа судлаа. За тэгэхээр GP гэдэг энэ air condition бол хятад улсын үйлдвэр тэгээ хятад улсдаа эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрдэг гэдгээр алдартай. За мөн GP Mongolian бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалж суйрлуулж угсарч өгж байгаа юм билээ. Тэгээд энэ үйлчилгээн дээр 1-2 жилийн баталгаа бас өгчөн. Тэгэхээр үнэхээр баталгаатай бүтээгдэхүүнийг тэгээд санал болгож байгаа. Энд чинь хятад улсын улсын үйлдвэр юм билээ шүү дээ. За тэгэхээр JPE Mongolia гэдэг Facebook-оор хайвал албасны Facebook пэйж нэг та бүхэн лайк дараарай. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За би энэ дотор яг одоо орж үзлээ. За, илүү дэлгэрэнгүй мэдээллийг бид нэр бас Facebook-ээс GP Mongolia гэдэг хуудаснаас авчиж болно. Хаяг байршлууд болохоор ингэж байгаа. Баянгол дүүргийн 22 дугаар хороо 17-гийн 57 тоод. За энийг юу яах юм бол ерөөсөө энгийнээр хэлэх юм бол 6 дугаар бичил хорооллын баруун хонд байгаа гэж ойлгож болно. За дараагийн салбар нь болохоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 11 дугаар байрны 1 тоод гэсэн байна. Энэ бол нисдэг машины зүүн урт талд байрлаж байгаа юм байна. За утасны дугаарыг хэлчихье. 99 19 44
34 93 10 30 30 гэсэн дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм шүү. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ сэтгэл хөдлөлтөд сэрүүг зүйлний гэсвэрэтээр GP Air Condition хамтран ажилласан. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн мэдээлэл рүү орё. Өнөөдөр түүхэн төрсэн алдартай хүмүүсээс 2 хүн сонгож авсан. За нэгдүгээрх нь бол бид нар маш сайн мэднэ. Ер нь бидний захирал гэж хэлж болохоор Марк Зукербергийн төрсөн өдөр юм бэлээ. Өглөөний захирлаа. Төрсөн өдрийн захирлаа. За хоёрдугаар хүн нь болохоор Кэт Бланшет гэдэг энэ юу байгаа. Оскарын 2 Оскарын шагналтай ийм жүжигчин байгаа. За тэгээд Марк Зукербергийн талаар манайхан ер нь энэ тэнд үзэндөө сонсч ирсэн баг, зөндөө л ярьж ирсэн баг тий. Тэгээд өнөөдөр би нэг тийм сонирхолтой байж магадгүй гэж бодсон намтрын уншижсэн өөрийнхөө мэдээгүй байсан зүйлүүдийг ер нь аваад ирсэн. Надад ийм асуулт байна. Марк Зукерберг хүн мөн үү? Хөө энэтэй холбоотой айгүйх нөгөө нэг өрөнд юм биш. Одоо жишээлбэл нөгөө 2018 оны хөлөө 16 оны хөлөө нөгөө Facebook-ийн юунаас болоод сонгуультай холбоотойгоор нөгөө дуудагдсан шүү дээ. Нөгөө сонсгол болсон. Сонсгол биш ээ. Ер нь улс төр холбоотойгоор тий сонгуул нөлөөлөх гэж оролдоод гээд тий. Тэгээ яг тэрэн дээр бүр ингээд яг ингээд робч өгөөс би бүр энэ яг хүн үү гэж бүр эргэлзэл бүр ингээд ямар ч тийм өөрчлөлт одоо царайны хувирал авахгүй. Энэ бол ганцхан аргууны асуулт юм байна. Энэ дэлхийн нийтийн асуулт юм байна. Тийм тэрэн дээр хүмүүс айгууг шимжсэн байлээ. Наа чи ерөөсөө яг робот юм биш үү дээ. Тэгээ ямар сэтгэл хөдлөл байхгүй байгаа нь яагаад бид нар тийм амар хүүтэй сэтгэл төрүүлээд байна гэсэн мэл шүү. За 1984 оны 5 дугаар сарын 14-нд Нью-Йоркт төрсөн. Аав нь шүдний эмч юм билээ. Ээж нь сэтгэл судлаач юм билээ сонноос. Тэгэд ер нь багаасаа буюу тэ төрөлхийн юм программист гэж хэлж болж илээ. Би бүр ингээд за Харвардад ороод тэгээд тэрнээсээ хойш ингээд ийм хийгээд явцсан болов уу гэж бодсон чинь 12 настай байхдаа шүдний эмч аавдаа зориулаад аавынхныг асуудлыг шийдэж өгөхөөр шийдсэн гинэ. Аавынхны ажил гэрийнх нь яг ойролцоо байдаг байсан юм байна. Тэгээ ер нь ингээд нөгөө тухайн үед чинь ямар ч юм интернет байхгүй. Тэгээд сувлэг ресепшнүүдэнд байгаа. Тэгээд аав нь байгаа. Тэгэнгүүт аав нь за дараагийн хүнээ дуудаарай гэл ингээд ресепшнээрээ дамжуулаад ресепшн цаашаа гараад ингээд үүдэнд байгаа хүмүүсээ за дараагийн тэр ороорой гэл ингээд байсан юм байна л та. Тэгээ энийг нь марк харангуудаа энийг ер нь ягаад амар амархан байдлаар шийдчих болтгүй мэл гээд тэгээ нөгөө дотоод сүлжээ буйлан ашиглангуудаа гадаа ингээд нөгөө үйлчлүүлэх гээд ирсэн хүний нэрийг сувлэгч нь ресепшн бичээд авна шүү дээ. Тэгэнгүүт аавынхын компьютерын дийлэгцэн дээр Смит ирлээ гэдэг ийм юу гарч ирдэг, мессеж гарч ирдэг. Тэгэхээр бүр 12 настай байхдаа ийм програм зохиож ирсэн гэх юм уу? Ийм юм байлээ сониос. За тэгээд энэс гадна ер нь зүгээр ч нэг юм компьютер дуртай хүүхэд биш байсан юм байна. Сонгодог бүтээлүүдэд дуртай төдийгүй ахлах сургуульд байхдаа хоёролцоорт жадны спортын багийн ахлагч хүртэл болж исэн юм байна. Одоо тулалддаг гэсэн үг л дээ. За ингээд энэс хойш бид нар мэдэн штэ тий 2022 онд Харвардын сургуульд орсон. За тэгээд орчоод энд сурж байхдаа одоогийн нөгөө Facebook-ийн эхлэл болох FaceMash гэдэг энэ вебсайтыг гаргаж исэн. Тэгээ хамгийн муухай нь энэ дээр нөгөө нэг эмэгтэйчүүдийг ингээд нөгөө царайгаар нь ангилдаг байсан юм шиг байгаа. Энэ хоёрыг хооронд нь харьцуулаад энэ нь илүү царайлаг байна, тэр нь илүү царайлаг байна гэд. Тэгээ энэ нь ерөөхдөө нөгөө ёс зүйн зөрчил гэж үзээд Харвардаас энэ сайтыг нь хаалгасан юм байлээ. Одоогийн тендер штэ гэх. Нэр одоогийн тендер штэ. Тэр чинь энэ царайлаг. Нэр хажууд тийш нэгэ гүйлгээд идэг тий. Харин тий. Тэгээд хаагдсан. Тэгээ ер нь бол энэ юунда Харвардаас сурж байхдаа Facebook-ын яг эхлэлийг 50-гуудаа 2005 онд сургуулаа орхичихсан байдаг. Гэхдээ 2017 онд Харвардын хүндэт докторийн цол хүрсэн юм байна. Тэндээ бүр илтгэлтэй байсан. Хожмоо шүү дээ энэ бүр тэр бүхэн хүний доктор гэсэн ч яах вэ? За тэгээд сургуулаасаа гарахаас өмнө одоогийн ихнэртэйгээ танилцсан байт юм байна. Энэ хоёр айгу удаан хугацаанд өргөжиж гэр бүл болсон юм байлээ шүү дээ. Тэгээд Присцилла Чантай анх үдшилэг дээр танилцсан гинэ. Тэгээ Маркийн тухай ярихдаа болохоор анхны болцоон дээр надтай цагийг өнгөрүүлснээс гэртээ яриад би шалгалтандаа бэлдсэн дээр штэ гэж надад хэлж ийсэн. Энэ тухайгаа дурсаж ярьсан байдаг юм байлээ. Тэгээ сонноос нөгөө нэг нохоотой өнөөдөр нэгэнд нохоо ярьсных. Бист гэдэг нэртэй нохоотой. Тэгээ ямар үйлдвэр вэ? Үйлдвэрийг анзаарсан амар сонирн байлээ. Амар сонин тэр одоо ямар нохоо юм блэ? Айгу үснэстэй. Тэгээд нэрийг Newfoundland ах шүү нөө. За. За би харав. Өнгөр хонж нохоо гэж байна. За. Тийм шүү дээ. 2 сая гаруй дагагчтай байсан гинэ нохоо. Өөрийн гэсэн Facebook тий. Од юм бэ. Харин тий. Тэгээ цааш өөрөө угаасаа ингээд энэ тийм зураг мураг авахлахтаа гэртээ байж та зураг авахлахтаа дандаа л нохоотойгоо авахулдаг. Тэгээд нохоо нь бүр үнэхээр алдартай болцоо. 2 сая гаруй дагагчтай байсан юм бэ лээ. Тэгээд яг одоо бол байхгүй л тий. Би бүр үнэхээр хайж үзсэн байхгүй юм л. Марс Илон Масктай зодтолсон юм уу гэ. За энэ одоо дэлхийн нийтийн анхаарлын төвдөөсөн тийм. Илон Маскын хоёр чинь бас нэлээд муудалцсан ам морьсон. Тэгээд хоёр
тэргүүн баянууд хоорондоо зодтолч уучраа зодод дэнжин дээр олж игээд нэрнгэсээ зодтолж магадгүй байсан. Гэтэ би зүгээр ингэж боддог. За. Энэ хоёр хоорондоо зодтолсон бол зүгээр Марк Цукерберг базах байсан зүгээр. Угаас энэ хоёулцуур сэлмэр хичээлж байсан. Хоёулцуур сэлэм ямар ч хамаагүй хамгийн гол нь жужитсу. Хичээлдэг байсан юм уу? Жужитсугийн хар бүстэй штэ. Тийм үү? Өчигдөр хараагүй штэ. Жужитсугийн хар бүстэй. Тэгээд Марк Цукерберг одоо яг ийм жужитсу яг зодооны урлагууд дундаас жужитсу ер нь одоо MMA дээр ч юм уу дөрөнгөө зодон гарахаар яг ингээд жужитсу төрлийн одоо зодон бүр ноёлж гарч ирээд байгаа байхгүй. Ихэнх зодон одоо боолтол дуустдаг. Ингээд ухаалтаж амчаад би хаана нэг сэрдэг. Өөрөөр хэлбэл ийм хүмүүс ингээд жужитсугаар хичээлдэг хүмүүс үнэхээр аюултай байдаг. Тэгээд ингээд гаднаас нь харахад ерөөс ингээд энэ ямар ч зодооны гэж хэлмээргүй хүмүүс яг ингээд дивжин дээр орохоос жужитсу цай хүмүүс зүгээр ингээд барьж аваад хамаг гар хөлийн өчөөл за нэг мэдхэд ингээд сэрчдэг. За яг ийм одоо төрлөх байдаг. Гэхдээ үнэндээ мэдгүй. Дээрэс нь бол Марк Цукерберг бол мэдээж хэрэг хамаагүй залуу гэдгээр бас юутай баг. Би зүгээр энэ хоёрыг зодтолсон бол угаасаа Марк Цукерберг базах байсан гэж бодчихсон. Тэгж нэг өвдөж мөвдөд болчлоо. Хин өвдөд болчлоо. Цукерберг өвдөд болчлоо. Нэг шалтгаан хэлсэн. Гэхдээ яг явж баг Илон Маск байсан. За иймэрхүү юутай юм бэ? Сонирхолтой намтартай хүн байлээ. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийн дараагийн сэдвлөгөө бүгдээр орцгоё. Би нэгэн хүний нэр хэлнэ. За. За энэ хүний нэр Лина Медина гэдэг энэ хүн 1939 оны 5 сарын 14-нд дэлхийн техник бүр амын ангаалгасан үйл явдал болсон. За. Лина Медина гэдэг энэ одоо хүн одоо амьд юм билээ. Одоо 91 настай. За. 33 онд төрсэн Перу улсын иргэн 1939 оны 5 сарын 14-нд 5 нас 7 сар 21 хоногтой байхдаа хүүхэд төрүүлсэн. 5 настай байхдаа хүүхэд төрүүлсэн. Энэ ингээд бүр дэлхийн нийтийг бүр ингээд зочроосон тийм сонир үйл явдал болсон. За энэ юм байна. Precocious puberty буюу бэлгийн өмнөх божилт гэдэг. Өмнөх бэлгийн божилт гэж байдаг. Энэ 100 хүн тутамд нэг хүн ийм бэлгийн өмнөх божилттой эрт божилттой тийм л та. За ер нь бол эмэгт хүүхдүүдийн 8-аас 9 настайд бэлгийн божилт дүнгэж эхэлдэг бол цөөхөн тооны хүмүүс 101 нь ийм эрт божилттай байдаг. Гэхдээ харин тийм би бүр ингээд 5 настай охин дахиад хүүхэд төрүүлнэ гэдэг чинь юу би ингээд олон юм ингээд миний толгойн ингээд яаж жирэмсэн эхлэхэд ямар амар эрт эхэлт юм бэ те. За одоо яг ийм өсвөр наснд чинь нэг 14 5 настайдаа сарын үнийг ирэл бэлгийн божил эхэлж байгаас те. Тэгтэл бүр арайч 10 жилээр эрт гэдэг чинь ямар амар юм бэ? За одоо зургийг манай найруулагч өгөх бах. Бүр яг Лина Медина гэдэг энэ хүний хүүхдэд төрсэн байгаа. За хүүхэд нь Жерардо гэдэг эрүүл хүүхд төрүүлсэн 2.7 кг-тайгаар. За ингээд яг энэ одоо төрүүлснийхээ дараа юу ялсан байгаа. Баахан юм асуудал орсон. Тэгээ кейсрээр төрсэн. Кейсрийн хангалттай. Мэдээж иргэн жоохон охин юм чинь хүрхгүй чадахгүй тэгээ кейсрээр ингээд амжилтаа төрүүлсэн. За тэгээд хожимо хүүн бол 40 нас хүрээд өнгөрсөн байт юм байлээ. За ямар ч гэсэн гэхдээ эрүүл төрүүлсэн. Тэгээд 101 гэж хэлсэн шүү дээ тий. Линагийн тохиолдолд бүр маш онцгой хэд эрт эхэлсэн. Одоо бэлгэн болж идэл гэж. 8 сартаагаас сарын дэмдэг нэрч эхэлсэн. 8 сартаагаас. Яана. Ямар амар сони юм бэ? За ийм тохиолдолд маш ховор байдаг юм байна. Надад зүгээр энэ эрт бэлгийн божилтоос гадна яаж яваад жирэмсэн болсон гэдэг нь бүгүр илүү сонир байдаг. Айгуу сони хин аав юм бэ гэдэг амар сони байна. Энийг ерөөсөө одоо хүртэл ил байдгүй. Одоо Лина Медина гэдэг хүн нөхөртэй болсон. Одоо 91 настай амьдарч байгаа боловч хизээч энэ хүүхдийн аав нь хэн бэ гэдгийг хизээч хэлээгүй. Магадгүй хэлэх чадвартай ч байсан юм уу 5 настай гэдэг чинь юу гэсэн үг чи. Йоо би тэр 5 настай хүүхдийн эмнэлгийн орон дээр гараад кесар хаалгаа хийлгэж ийн хэрэг төсөөлж чадахгүй байх юм. Үгүй харин тийм. За тэгээд ингэсэн. Энийг нь аавыг нь хардсан. Одоо Линагийн аавыг нь хүчирхэлсэн байж магадгүй гэж хардсан. За тэгээд аваад шоронд нэг хэсэг хийсэн юм билээ. Гэхдээ буцаж сулсан. Ягаад тэгэхээр ийм баталгаа баримт байхгүй гэдгээр. За гэтэл бас чимээгүй байхыг бодвол тун магадaltaй юм шиг байна. Лина бол өөрөө 9 настай хүүхдээ ийм 9 настай хүүхдүүдтэй айлын хүүхэд. За тэгээд хүүгээ Жерардохо ихчин гэж итгүүлж өсгсөн байна. Тэгэхгүй бол бас хэцүү шүү дээ. Бас арай 5 насаар ихч одоо өөрөөс нь манай дүүртэй л 5 насны зүрхтэй шүү дээ. Йоо. Амар.
За тэг би бүр энийг бүр үнэхээр итгэхэд хэцүү. Үгүй харин тийм. Сувд ундрах нэр манай сувд ундрахч юм штэ. Намгах хүний эмч хүн сонсё. Одоо биений 10-11 наснд ихэнх нь ирдэг болсон. Мань мэтийн үед 13-15 наснд ирдэг байсан гэсэн мэн. Йоо ямар амар юм бэ. Аа. Энэ хүүхдийн зургийг хараад бүрээсээ үнэхээр айхгүй байхын аргаалгаа. Яаж ийм жоохон одоо нэгдүгээр ангид ч ороогүй хүүхд гэсэн үг шүү дээ. Манайхаар бол 6 настайд нэгдүгээр ангид орно шүү дээ. Тийм хүүхд ингээд имлэгийн орон дээр кесар хаалгаа хийлгэж чинь. Йоо. Ямар сонь тохиолдол юм бэ нэрээ? Харин тийм. За тэгээд энэ одоо Перуд болсон үйл явдал. За тэгээд дэлхийн нийтийн анхаарлын татсан хоёр зүйлээр анхаарлыг татчихсан л та. Нэгдүгээрт яаж ийм залуу хүүхэд одоо яаж болт юм бэ? Залуу хүн хүүхэд төрүүлж болт юм бэ? Ингэж болт юм бэ гэдгийг нүдээр харсан. Хоёрдугаарт энэ бас нөгөө бэлгийн одоо хүчирхийлэл гэдгийг иргэн бид нар сэрт хэлсэн юм мэдээ болж ингэж харуулсан. За бас нэг талын бас аимшигтай мэдээлэл байна л да. Хэдэн хүүхэдтэй айл гэлээ? 9 хүүхэдтэй айл. 9 хүүхэдтэй айл. Аавыг нь л харсан юм уу тий? Ямар нэг эрэгтэй ах мах нь янз бүрийн болчих байгаа. Яста тэр талаар өстө тагчиг. Энэ би ингээд интернетээр бас нэлээд хайсан. Ер нь бол Лина Медин бол одоо амьд байгаа өгсөн гэсэн мэдээлэл авахгүй. Перуд чимээгүй нам жим амьдарч байгаа. Өөрөө гэр бүл зохиогоод хүүхдээ гарсан. Тэгэхэд энэ хараа одоо зургийг харуулж штэ. Яаж хүүхдээ болсныг мэдсэн бэ гэсэн чинь гидсэн томроод эхэлсэн. Одоо ингэ. Тэгээ ээж аав нь эмчнэр ч гэсэн ихэндээ очиж үзүүлэхдээ энэ хавдар байна гэж бодсон гэж. За хавдар юм уу янз бүрийн асуудал энэ томроод тохиолдож илгэний. Тэгээд тэр үед ч одоо 39 он шүү дээ. Тэр үед одоо янз бүрийн эхом жоох муу хөвгчлөлтэйсэн. Тэгээд гэхдээ ингэж харж агаад тэг хүүхдтэй болсны хараа зүгээр шок. Одоо энэ жирэмсэн болсон зураг харагдчих шүү дээ. Йоо. Энэ одоо тэгээд хүүхдээ яаж хооллож унтсан байх вэ? Хүүхэн ургаагүй үсттэй. 4 настаас нь ургаж эхэлсэн. Йоо. Вау. За ийм бас ховор тохиолдол бас байдаг юм байна тий. Йоо. Үнэхээр сонио 5 настайдаа төрсөн гэхээр баг 4-тэй ахта жирэмсэн болсон гэсэн үг үстэй л гэж яа. Гол нь хин хүүхэд идэм болоо л гэж харин тий. Бүр үнэхээр сонио тий. Гэтэ өөрөө яагаад тийм өндөр настай бүртлэнгөөсөө тэрийг хэлчихээгүй. Эсвэл мэддгүй юм болов уу? 5 настай хүүхдүүд чинь заримдаа юмаа сандгүй штэ. За би нэг юм би зөвхөн миний л юу шүү. Хүү Жерард 40 наснда бөөн маар буюу энэ чинь нөгөө чөмөгний юу гэдэг лөө. Бөөн маар чөмөг байх хэвээр чөмөгний юм өчнөр нас орсон. За. Би буруу санаагүй л шүү дээ тий. Одоо янз янзын Египтийн цус ойртолтын өвчин бас ийм тохиолдол бас байгаад байдаг санаж байна. Тийм. Сайн би мэрэгжлийн биш болохоор мэдгүй л да. Бүрэн гүйцэтгэгч шамцсан. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр энэ цус ойртолттой байх, хүүхэд нь бол цус ойртолттой байх магадлалтай болж таарад. За тэгэхээр юу хэлэх гээд байна вэ? Нөгөө нэг ийм үг гэдэг чинь дотроосоо юм шүү. Тэр тийм болохоор л нуулж байгаа шүү дээ. Гадных байсан бол энэ намайг ингэсэн тэгсэн ээж аав нь бүр ээж нь ялангуяа хамгаалаад буу юм болт юм байгаа зү. Тийм шүү дээ. Тэгээ тэр үед чинь одоо Перучс тийм баян чинэлэг улс бол биш ядуу хэцүү энэ 9 хүүхэдтэй айл хэцүүсэн байж дараа ганц мөнгө олж байгаа магадгүй аав тийм учраас хамгаалахаас өөр аргагүйсэн болов гэж таамаглаж байна. За бүр үнэхээр сонирхолтой сонсож байгаа ч итгэхгүй маа гэсэн байна. Мэдээж тийм жоохон хүүхд өөрөө тохиролцож бэлгийн харьцаанд орно гэж байхгүй л дээ гэсэн байна. 9 настай хид хидэ охины сарын нэмдэг ирсэн гэсэн байна. Хүчингийн эргэл байх таа гэсэн байна. Яа өстэй амар юм аа. Шок. Тэг сүүлд ингээд нөгөө насан турсныхаа дараа өөр нөхөртэй болсон юм уу тий? Тэг өөр одоо яг амарч эмэр одоо шинэ гэр бүл үүсгээд амьдарч одоо энэ нэлээд нас өндөр гарсан байгаа зургийг харуулж байна тий. Лина Медина гэдэг. Тэр нөгөө дээдл нөгөө хар цагаан зургийн дээдл тэр одоо нөхөртэйгээ тий. 5 настай мөртлөнгөөс нөхөртэй юм уу? Тэрний хажуудлын зураг нь аав юм уу? Нүдний шилтэй? Аавгүй тэр нь эмч юм шүү. Эмч гэж би ойлгоод байна. За. Яа сон юм сонсох юм аа гэж одоо. Хевлэд байж байгаа ураг жирэмсэн байсан тохиолдол байдаг гинөө. Хевлэд байж байгаа ураг жирэмсэн байсан тохиолдол. Энэ гэхдээ энэ тохиолдол тийм биш. Эмчнэр бол тодорхойлоод дараа нь 8 сар тахт нь одоо юу яасан? Бэлгийн божилт нь эхэлсэн. Тэгээд 4 нас тахт нь баг хургаад эхэлсэн. Тэгээд одоо 5 нас тахт жирэмсэн болж таарсан. Йоо бас амар сонирм зөндөө ах юм а тий. Хүүхэд нь тэгээд эрүүл ухаантай байсан болов уу? Эрүүл хүүхдэрсэн. Энэ гол нь эрүүл хүүхд. Иймэрхүү тохиолдол зүгээр ихэнх нь нөгөө зулбалт юм уу янз бүрийн асуудлаар төгсдөг бол энэ бас онцгой тохиолдол хамгийн залуу дэлхийн хамгийн бага насны хүүхд төрсөн эрүүл төрсөн ийм тохиолдол гэдгээр бүртгэгдсэн байт юм байна. Зөө. За хамтран ажиллагчаа танилцуулаад үргэлжлүүлье. Хамтран ажиллагчаар
Та Япон чанарыг найдвартай баталгаатай аль биесны газраас нь аваарай гэсэн үрэтэйгээр Bridge Motors Токиохын дээд Токио амортизатораар хамтран ажиллаж байна. За Bridge Motors нь Tokyo амортизаторыг 17 оноос хойш аль биесны эрхтэйгээр оруулж ирж байгаа. Ийхүү 8 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. За амортизатор сонгоно гэдэг бол бас ер нь бол чухал сонголт гэж боддог. Хоёр төрлөөр ингээд ашиг одоо эдийн засгийн хэмнэлт үүсгдэг гэж боддог. Чанартай амортизатор сонгох нь ер нь бол одоо муу амортизатор 1 жилийн л настай байдаг. Тэгэл сальсны ялгаа гаргагүй. Хоёрдугаарт амортизатор бол машины одоо явах хэд ангийг хамгаалж идэг зүйл гэж хэлж болно. За ингээд амортизатор муу байвал цаашдаа нэгдүгээрт явах хэд анги нь модно. Дээрээс нь салон дотор ч дуу орчно. За тэгээд зарим машинууд салон дотор дуу орчих юм бол буцаагаад дууг нь гарах ямар ч боломжгүй байдаг. Тэгэл нэг сайхан бараг шин шахуу машинд байдаг тэгс мөртөө дуу тажигнаад явах хэрэг зөөдөг. Тэгэхээр амортизатор бол энэ утгаараа маш чухал одоо автомашины эд анги гэж хэлж болно. За Bridge Motors компани өөрийн Suzuki засварын төв дээрээ үнэгүй суйрлуулалт хийж үйлдвэрийн баталгааг олгож байгаа. Suzuki засварын төв энэ төв дээр одоо 10-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай инженер механикчид байгаа юм билээ. Тэгэхээр та зөвхөн Tokyo амортизаторыг сонгохоос гадна бас бусад эд ангиудаа шалгуулад үзүүлэх боломжтой. Тэрнээс гадна гоё мэдээ гэх юм бол манай лайв нэвтрүүлгийн дүрсэн дээр купон код байгаа. За тэгээд энэ купон кодыг радио сонсож байгаа хүмүүстээ бас би хэлээд өгөн. Тэнгүүд та Tokyo амортизаторыг сонирхож байгаа бол 10% хөнгөлтөөнөр авах шүү. За энэ купон код бол 258 830 531 техник гэсэн код байгаа. Лайв үзэж байгаа хүмүүсийн хувьд бол код нь хаана вэ гэхээр амортизатор гэдэг ингээд энэ доотлын баннер дээр бичсний доотлол купон код гэдэг байгааз энийг скриншот хийгээд авчихад болно гэсэн үг. 10% хөнгөлт гэдэг чинь нэлээ хөөрхөн хөнгөлт юм биш үү? За тэгэхээр Японоос үйлдвэрлэж байгаа 10 машин тутмын 7-д энэ амортизаторыг суйрлуулж өгдөг гэж байгаа. Тэгээ 80 гаруй жилийн түүхтэй энэ амортизаторыг сонгохыг хүсэх юм бол хаана очих вэ гэхээр Suzuki засварын төв нь бол Jokowi музейн урд байд юм байна. За тийм Jokowi музей. За Япон 2 дугаар салбар нь Япон амортизатор бол хангаа хотны замын эсрэг тал шин зам дагуу байгаа. Чиглэлийн орчин гэсэн үг шүү дээ. Тийм. За 3 дугаар салбар нь Сансрын Мартын 3 давхарт байгаа бол 4 дугаар салбар нь Dulex автоцентр хорол эцэд байгаа юм. За ер нь бас хотын хаан шатсан ойрхон бас хэд хэдэн салбартай байна. Харин утсаар мэдээлэл авъя гэвэл 95 55 55 33 юм байна шүү. 95 55 55 33. За тэгэлгүй яг вэ. Facebook-ээс Tokyo Mongolia гэд хайх юм бол аль биесны хуудсанд гарч ирээд бид нар мэдээллийг авах боломжтой. Та Япон чанарыг найдвартай баталгаатай аль биесны газраас наваарай гэсэн үрэтэйгээр Bridge Motors Tokyo-ын дээд Tokyo амортизатор хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За чулуун бодол усанд орж өглөөний мэндэ гайхмаар юм аа. 20 настайтай ээж болохдоо их л хичээж билээ гэсэн байна. 20 настай. За амд инх мадаш зэвг гэж. Амд явхад их юм үзнэ гэж энийг л хэлэх үгүй харин тийм үрчтэр үзчихэд ерөөсөө би бүр ихэд бэрх байлаа. Үгүй ядчихад нүр ингээд сэвтэй юм аа нэрэ манай охин ч тавтаа штэ тэгээд ингээд харсан чи бүр юу гэсэн үг юм бэ гэж ерөөсөө бүр ингээд тоолгоо эргэл гач юм болов. Ямар сонин дүүт юм бэ гэдэг нь. Гэхдээ олигтой ч нөгөө нэг юм бүрэн хилд орж амжаагүй байгаа л нас штэ яг үнэндээ тийм штэ. Чихэр чимээс Барбигаар тоглож явах наснда ээж болсон байж штэ. Яста эвгүй маа гэж Марс битсэн байна. За хэдүүлээ дараагийн болон руугаа оръё. Түүхэн дүрсэн алдартай хүн дахиад нэг хүн ярих чинь энэ бол Кейт Бланшет гэдэг энэ жүжигчин байна. Оскарын 2 удаагийн шагналтай. Бид нар ямар киногоор сайн мэдэх вэ гэхээр Бенжамин Баттон тохиолдсон Гачиргалтай явдал гэдэг киноноор мэднэ. Энэ Дейсигийн дүр тоглодог. Нөгөө Леогийн тоглосон Нисгэгч Аватар гэх кино байгаа тийм. Энэ киноны Кэтрин Хепберны дүрд тоглосон Бүгжний эзэг гэх мэт маш олон киногоор энэ жүжигчнийг бол танина. За 1969 оны 5 дугаар сарын 14-нд Австралийн Мельбурн хотод төрсэн энгийн л жирийн охин төрсөн. Тэгээд аав ээж нь Кейт Бланшет гэж нэрлээд ах эгчтэйгээ жирийн дараахаас хамтарчлаа. Гэтэл 10 настай байхад аав нас орсноор түүний хувь заяас өөрчлөгдсөн гэдэг. Ер нь эцэг хүн гэдэг хүүхдийн сэтгэл зүрхэнд ямар том орон зай эзэлт юм бэ гэдгийг магадгүй Кейт олон нийтэд харуулсан гэж хэлж болох юм байл. Яагаад гэхээр аав нас орсон энэ үйл явдал болохоор түүний үед бүр ингээд үнэхээр зан төлөвд нь хүртэл маш их өөрчлөлтийг оруулсан байгаа байхгүй юу? Яагаад гэхээр нэлээд тийм дотогшоогоо чимээгүй бусдтай биш өөртөөгөө л ярьдаг юм охин болсон. Ер нь түүний хувьд аав нь яг ингээд үнэхээр хан хэрэмшиг сайжраг итгэлтэй хүн аавтайгаа л ярьдаг маш гоё юм цаваа юм охин байжгаад аав нь байхгүй болчихгоо гинт сэтгэл гүн шоконд орсон юм билээ л дээ.
За ингээд анх эдийн засаг урлагийн түүх судалж исэн ч түүний сэтгэлд ердөө нэг зүйл байгаа гэсэн. Энэ нь бол ерөөхдөө хүн болох гэж өөрөө хэлсэн байлээ. Тэгээ энэ хүн болох гэж яг юу хэлээд байна гэхээр хитрхи дотогшоогоо зожиг зантайгаа өөрөө мэддэг байсан. Ийм болцсон гэдгийг ч мэддэг байсан. Би арай ч ийм одоо цаваас сэргэлээ охин байж байгаа маань байхгүй болсноос хойш миний амьдрал нэг л өөр болсон гэдгийг маш их анзаардаг мэддэг байсан. Тэгээд уг нь тэрний дотор юу байсан гэхээр маш ирч хүчтэй дайчин юм хүн байгаад байгаа байхгүй юу? Гэтэ гадагшаа гарах гэхээр ерөөсөө болж өгдөг. Нэг л юм сэтгэл зүйн хан гэж ярьдаг шүү дээ. Нэг юм хантай болцсон. Тэгээд жүжигчин болох гээд өөрөө хичээж байгаа ч гэсэндээ ер нь бол ингээд дотор нь л маш их юм айдас байгаад гэсэн тухайгаа өөрөө ярьсан байгаа. Тэгээд Сидней урлагийн театрт элсэж ороод тэр суралцж байхдаа багш нар нь хүртэл ингэж хэлдэг байсан. Энэ охин хитрхи татгшоогоо бараг жүжигчин болж чадахгүй байхаа. Тэр тусмаа тайзан дээ гэж хэлдэг байсан юм байлээ. Тэгэхээр ер нь багш нар нь хүртэл ингэж дүгнсэн байна гэдэг чинь ер нь л нэгэн тийм жожиг бусдаас арай өөр байсан гэж илэрхийлэх гээд байгаа байхгүй. Кейт Бланшет энэ сая залуугийн зургийг үзүүлэх залуудаач гэсэн. Үзэсгэлэн байсан юм байна шүү дээ. Бүр одоо ч гэсэн үнэхээр гаалчтэй. Тийм л дээ. Яг зөв залуугийнх нь бүр ингэж би энэ зургуудыг харсан. Кейт Бланшетыг бол мэдэн зөвөр залууд ямар гэсэн нь ерөөсөө харж байгаагүй. Сая ингэж нөө манай найруулагчийн үзэл зураг нь гал болсон юм байна. За гэхдээ л түүний хүслийг урлаг тэрзмаа тайзны урлаг маш их татдаг байсан. Тэгээд тайзны жүжигчин хийж байгаа театр жүжиглэж байгаад 1998 онд Элизабет гэдэг кинонд Английн хатаага 2 дугаар Элизабетийн дүрийг бүтээсэн. Энэ бол ерөөсөө нөгөө түүний дэлхийд танигдах яг эхлэл болсон юм кино байхгүй юу? Элдэ дараа бүсгүйгээс улс төрийн хүйтэн төрхтөн болж байгаа. Одоо энэ чинь нөгөө нэг юу яаж байгаа шүү дээ Элизабет гэдэг чинь те түүний түүхэн дүрийг харуулахын тулд ингээд эхлээд бага насны ийм охин байж байгаа дараа нь ийм болж хувираад гэдэг ингээд нөгөө нэг тэр хүний дүрийг бүр үнэхээр сайн мэдрэмжтэй гаргасан гэдгээрээ өндөр үнэлгээ аваад тэгээ Оскарт энэ киногоор анх удаа нэр дэвшижсэн юм билээ. За дараагийн кинонуудын бол бид нар сайн мэднэ Бүгжний эзэн байна. Нисгэгч гэх мэт чинь зөндөө олон кинонууд байгаа. Энэ кинонуудад тоглосноор Холливуд түүнийг яасан гэхээр ер нь маш олон талын авьяастай одоо олон талын дүрийг гаргах боломжтой юм жүжигчин байна гэдгийг мэдсэн л дээ. Одоо жишээлбэл нэг кинонд хатны дүр бүтээж ирсэн аа дараагийн кинон шивгчин болоод тэгснэ сэтгэл зүйч болоод гэх мэтчлээ гайхалтайгаар өөрчлөгдөжсэн. За ингээд 2000-ад оны дунд үед гээд шүүмжлэл өртөж эхэлсэн. За дүртэй хитрхи амар нухацтай ханддаг. Тэгээ хитрхи их боддог. Одоо overthinking гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Сэтгэл хөдлөл ерөөсөө мэдрүүлдэггүй. Нэг тийм хүүтэн хүндий гэж ингэ шүүмжлэгдэж эхэлсэн. За тэгээ зарим кинонууд нь бүр ингэ ур чадварын парад мэт санагдаж байна гэж ингэж бүр хэлдэг. Тэгэхээр ингэ нөгөө дүрээ бүр хитрхи амар нухаад байдаг байсан нь эндээс ингэ харагдаж байгаа байхгүй. Тэгээд ер нь нэр хүнд нь бур хандлагатай байсан юм байна. За гэтэл 2004 онд Холливуудын нүд чих сэтгэл бүгд нэгэн кинороо чиглэжсэн. Энэ бол Нисгэгч гэдэг кино. За энэ киноны хувьд болохоор Леоч нь угаасаа айгу сүлд Оскар авсан шүү дээ. Энэ кинон дээр Оскар авч чадаагүй. Харин Леогоос гадна бас нэгэн онцгой дүр байсан нь бол Кэтрин Хепберн гэдэг энэ дүр байгаа. За энэ болохоор Холливуудын сонгодог 90 үеийн маш хурц ухаантай, шудраг, өөрийнхөө ийм домогт жүжигчин байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол ийм домогт жүжигчнийг дахиж кинон дээр түүний дүрийг бүтээсэн гэж хэлж болж байна л да. Кэтрин Хепберний дүр тоглоно гэдэг бол гүүрээр гүүх биш хийлийн утсан дээр алхах мэт нарийн эмзэг алдаа гарах хэрэггүй тоглолт байлаа гэж өөрөө хэлсэн ба. За яагаад гэдэг юм бол энэ Кэтрин гэдэг жүжигчин өөрөө Оскарын 4 удаагийн эзэн домогт юм эмэгтэй байгаа. Тэгэд түүний төрөх өн гавьяас хэл яриа нь олон хүмүүсийн ой тоонд нүлдсэн байгаа штэ. Гэтэл тэрийг дахиж ингэж нөгөө тэр хүний дүр тоглоно гэдэг бол өөрөө маш яривхтай юм байна л та. За ингээд энэ дүрийг бүтээхдээ би дуурайж тоглоогүй гэж хэлсэн байгаа. Түүний мөн чанарыг нь ойлгоод өөрийнхөө илэрхийлэхийг хичээсэн гэж Кейт хэлсэн байдаг. Тэгээ ер нь бол нөгөө Кэтрины амбиц, ганцаардал, хайр, эрх чөлөөг маш тэнцвэртэй харуулсан энэ кинон дэр гэж бас хэлдэг. Энэ кинон дэр чи ер нь бол бидний мэдж байгаагаар маш гоё үзэсгэлэнтэй дүрээрээ гардаг. Тэгээ тэрнээс гадна үзэсгэлэнтэй мөртлөнгөөс нөгөө ухаантай байх энэ хоёрын хослолыг бас ингээд тэнцвэртэй харуулах хэрэгтэй шүү дээ, тий. Тэрийг айгуу сайн чадварлаг харуулсан гэдэг юм лээ. За ингээ 2005 оны Академи шагнал гардуулах ёслол шилдэг туслах дүрийн эмэгтэй төрөлд Кейт Бланшет нэр дэвссэн. Түүний нэрийг дуудахад танхимд ингээд алга ташил нижигнээд тайз руу алхах мөчөд ингэж хэлсэн байна. За тайзан дээр гарлаа. Надад шагнал өгч байгаа хүмүүсийн дийлийнх нь Кэтрин Хепбернийг мэддэг байсныг нь би ойлгож байна. Өөрөөр хэлэх юм бол тэр хүнийг амьд байхад нь тэр хүнийг өөрөөр нь мэддэг байсан. Энэ хүмүүстэй би хамт зэрэгцээ зогсож байна. Ийм агуу дүрд тоглож та бүгдэд ингэж хүргэж чадсандаа маш их баяртай байна. Би тэр дүрд ороогүй. Тэр дүр над дээр ирсэн. Би зүгээр л тэр эмэгтэйн сүнсийг дамжуулсан гэж өөрөө хэлсэн байдаг юм лээ. За тэгээд түүний хувьд болохоор бас нэг юм онцгой зүйл байгаа нь гэсэн. Оскарын шагнал хүрсэн жүжигчдийн дүрийг дахин бүтээж Оскар авсан анхны жүжигч.
Тэр дүрээрээ Оскар. Тэр дүрээрээ Оскар авсан. Тэр дүрийг бүтээж байгаа хүн өмнө 4 удаа Оскартай байсан гэсэн үг. Оскараас төрсөн Оскар. Ингэж. За 2 Оскартай гэсэн шүү дээ тийм ээ. Тэгээд 2013 онд Blue Jasmine гэдэг ийм кинонд сэтгэл санааны хувьд нэлийн докторгүй эмэгтэй дүрийг гаргасан юм билээ. Энэ түнд 2 дахь Оскарыг авчирсан. Тэгээ ер нь зөвхөн жүжиглэлт жүжигчин гэхээсээ илүү тэр театрын уран сайхны захирал юм билээ. UN Women-ийн элч юм билээ. За мөн байгаль орчны төлөө идэвхтэй дуурдаг ийм нийгэмд нэлээ идэвхтэй хүн юм билээ. Тэгээ хүмүүс намайг дүр хүртэж ийн гэж ойлгоод байдаг. Харин би өөрийгөө олж авч ийн гэж боддог гэж Кейт Бланшетт өөрөө хэлсэн байдаг. Энэ нь магадгүй түрүүний намтрыг нь ихэнд ярьсан 10 настай байхдаа аавыгаа алдаа сэтгэл санааны маш хэцүү байдалд орсон. Тэгээд өөрийгөө гадагш нь илэрхийлж тэр зоригтой, хүчтэй байгаагаа харуулмаар байдаг. Гэтэл ингээд сэтгэл зүй хана үсчээд байдаг. Магадгүй тэр энэ одоо юг зүйлээ энэ жүжиглэж олж авд юм болов уу гэж бодогдоход хүрсэн. Дүүрэн их заяа түрүү жилийн Канны наадам дээр Палестины тугны өнгөтэй балааж өмсөж оролцсноос нь хойш улам их дэмждэг болсон гэсэн байна. Түрүү цэгийн маань хэллээ. Нилээн бас нийгмийн идэвхтэй гэх юм уу дуу хоолой хүрэх гэж оролддог юм байна. Ялангуяа энэ Палестины асуудал дээр Палестиныг дэмждэг гэх юм уу төрлийн хүн байна те. Тэгээ яг энийг ярих болсон бэхээр өнөөдөр бас Израиль тусгаар тохиолдлоо зарласан өдөр 1948 оны 5 сарын 14-нд Бен Гурион за өөрийн нөхдийн хамт Израиль улс гэж өөрсдөө тусгаар тохиолдлоо инхүү зарласан өдөр. За энэ зарласан өдрөөсөө л эхлээл яасан бэхээр одоогийн мэдрэмж мэдж байгаа Араб болон Израилийн мөргөлдөөн эхэлсэн. За энэ бараг 6 дахь 7 дахь дайн нь болж байгаа. Ер нь л тасралтгүй хоорондоо ингээд байлцаар байгаа. Энэ бас зүйл энэ өдөртөө бас холбоотой юм. Тэгсэн чинь бас энэ өдөр төрсөн Кейт Бланшетт энэ өдөр бас төрсөн юм байна те. Бас учир холбогдолтой юм байна. Гоё жүжигчин шүү. Өмнө ингээд энэ гоё жүжигчин шүү. Үнэхээр үзэсгэлэнтэй шүү гэж хардаг байсан. Яг ингээд намтрыг судлаад үзсэн чинь үзэсгэлэнтэй байхаас гадна ухаантай маш юм хурц тэгээд дотоод сэтгэлийн маш гоё хаттай байгаа нь үнэхээр сайхан санагцсан. Зя мэдээлэл хүргэж амжихаар байна уу яхаар байна. За таал мэдтэй. 2-3 минут гэж манай найруулагч хэлсэн шүү. За. Тэгэх юм бол өнөөдөр 1870 оны 5 сарын 14-нд Шинэ Зеланд улсад анхны албан ёсны рагбигийн тоглолт болж исэн юм байна. 1800. За ер нь Шинэ Зеланд улс болгон өөрийн гэсэн нэг тийм спортын одоо нэрийн хуудсалсан спорт байдаг шүү дээ. Тэр шиг Шинэ Зеландуудын хувьд бол рагби бол одоо гол спорт. За Шинэ Зеланд 1987 оноос хойш дэлхийн рагбигийн аврах болсноос хойш хамгийн олон төрөлс улс бол одоогоор сүүлд даанч 23 онд Өмнөд Африк төрүүлжлээ л дээ. Тэрнээс ш 3 удаа Шинэ Зеланд төрүүлсэн байдаг. 4 удаа Өмнөд Африк. За ер нь бол Шинэ Зеланд рагбигийн бас том одоо хүчтэй улс гэж хэлж болно. Шинэ Зеланд уг нь бол тийм олон хүн амтай ш. Гэхдээ рагби бол үндэсний спорт. Гэтэл яг 1870 оны энэ өдөр рагбигийн суурин тавигдчихсан байна. Тэгээд за манай найруулагч бас Шинэ Зеланд өөр юугаар алдартай гэхээр хакагаар алдартай. За эднээс рагби тоглолт хийхээс өмнө за ингээд тестостерон ингээд хамаг хөлс ялгаруулаад нүдний хүүхэн хараа жижигрэхээр тийм одоо ингээд одоо огшхоор тийм хака бүжгээ хийдэг. Тэр парламентод хака хийж байгаа бичлэг алдартай тий. Энэ одоо Маори буюу Шинэ Зеландын уугуул ард түмний хийдэг ус юм соёл уламжлалыг одоогийн нүүж ирсэн Европ цагаачд нь өвлж аваад энийг нь одоо рагби дээр үзүүлж бас тэр харуулдаг. За нэгэн төрлийн бас гайхалтай юм дүр зураг болдог. За тэгээд рагби гэдэг хөдөлмөр спортыг бүгдээрээ яагаад рагби гэж нэрлэдэг нь одоо сонирхол юу яасан юм бэ? Рагби ууг нь бол 1845 оноос өмнө рагби иймэрхүү спортыг бүгдийг нь хөл бөмбөг гэд нэрлэдэг байсан юм байна. Хөл бөмбөг гэд нэрлэдэг байсан. За тэгсэн чинь рагби гэж тосгон байдаг юм байна ангид. Энэ тосгонд нэг тоглолт болж хагаад рагби коллежийн нэг залуу бөмбөгийн ингээд тоглох хөл бөмбөг тоглож байсан. Гинт гараар аваад цухтаацсан гинэ. Дүүнээс хаш рагби гэж нэрлэх болсон. Тэгэд рагбигийн дэлхийн аваргын энэ цомн хүртэл тэр цухтаагаад авсан залууг нэрээр нэрлэгдсэн. Нэрнж цом байдаг. За энэ төрөд нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Сэтгэл хөдлөлт сэрүүцүүлэн GPE Air Condition хамтран ажилласан. За мөн Токио Камер театр хамтран ажилласан. Баярлалаа Аргуна. Баярлалаа цэцэг.